За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр өндөг хүргье. За урд нь бол би зарим нэг хэсэлүүд их дундуур хэлжсэн. За PDF файлыг хэрхэн зураг болгон хөрвүүлэх вэ гэдэг аргыг урд нь бол арай өөр хичээлийн дундуур хэлсэн болохоор зарим нэг хүмүүс бас асуугаад багш байна. За тэгээд зэрэг зориулаад энэ хичээлийг бэлдэж байна. За тэгвэл дээрх файлыг хэдүүлээ. PDF-ийн файлыг зураг болгох хатгалыг үзье. За хэдүүлээ интернетээс PDF to JPG гэлж. За ингээ хайгаад гараад ирэнгүүт энэ ийм сайт автоматар гараад ирнэ. За eagle бүрээ гэсэн үг те. За тэгээд эндээс харах юм бол PDF-ийг аль стэйшн хөрвүүлэх боломжтой. За тэгвэл PDF to JPG зургаар хатгалах хөргөтөл. За энэ дээр тарч. За тэгвэл үндсэндээ ийм талбар гарч ирж байна те. За тэгвэл юугаар сонгочих. Файлаа дуудаад өгчий PDF файл. За энэ choose file буюу файлыг сонгох тийм. За эндээс picture гэдэг. За файлаа сонгочлоо. За файлаа сонгоцсон бол convert now. За тухайн хөтлөгчөөс хамаарат дэлгэцийн зохиомж нь арай ондоо гэж магадгүй шүү. За энэ дээр ингээгүүт. За энэ саяны файл маань чиг хөрвүүлэгдэж байна. За тэгмэдэж хэмжээний файл, цөөх хэмжээний файлаас хамаарат хурдуудан илгаатай байна. За ингээд complete гэдэг зураг болчлоо. За энэ цэнхэр бичгэн дээр дараа татаад авах боломжтой. За татаад авчлаа. За нэг ороод харъя. За тэгвэл саяны 2 хуудас байсан файл маань ингээд зураг хатгалагдсан байна. За тэгээд энийг бол WinRAR файлаар задлаад зураг ашиглах боломжтой байгаа шүү. За баярлалаа та бүхэнд.